би өөртөө хангалттай санагдахгүй байсан болохоор би ингээл сураад явдсан байхгүй. Тэгвэл одоо бол би хангалттай юм байна. Одоо энэ байгаагаараа хангалттай би хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэхэд болох юм байна. Түүнээс бүх зүйлийг сурч дуусныхаа дараа биш юм байна гэдгийг одоо ойлгосон гэх юм уу да тий. Одоо юу гэдэг эдгэрч дуусчих. Сайн байцгаана уу? Зулагийн дотоод аяллахаа өнөөдөр сэтгэл зүйч чагтал тулгын мөнх шигчтэйгээ ярилцъя гэд орч өнөөдөр ирүүллээ. Өөрийнхөө дотооддоо хийсэн аяллаа талаар ярилцах гад бит хоёр өнөөдөр ингэж сууж байна. Мөнх шигч маань өөрийгөө танилцуулаад аяллаа подкаст эхлэе. За бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр бас хоёулаа уулзж जैन. Тэгээд мөнх зүйлдээ бас их баярлалаа. Подкастт оролцуулж байгаад тэгээд намайг чагтал тулгын мөнх шиг гэдэг. За би өөрийгөө товчхон танилцуулбал 4 хүүхдийн ээж. За 18 жил төрийн албанд ажилласан. Одоо бол тэгээд төрийн албаасаа гараад за сэтгэл зүйчээр ажиллаж байна. Тэгээд яг их олон сургууль төгссөн байна. Ингээд эргээд бодоход тэгээд одоо тэр болгоныг энд нуршаад ингээд цаг аваад явах. Тэгээд явж би хүнтэй ажиллах хүн юм байна гэдгээ л одоо ойлгосон маань л одоо надад их тийм том одоо ухаарал гэдэг юм уу, өөрийнхөө юу хийж чадхаа олж харсан нэг тийм л өнцөг байсан л та. Тэгээд одоо ингээ хүмүүстэй ажиллаж байхад бол их сайхан байдаг. Тэгээд энэ хүмүүстэй ажиллахынхаа хажуугаар өөртөө ажиллаад ингээл явж байгаа нэг жирийн Монгол эмэгтэй байна да. За тэгээд мөнх шигч маань өөр салбарын өөр мэрэгжлийн хүмүүсээр нэвчлээ сэтгэл зүйн салбарт орсон байдаг байхгүй. Тэгээд энийг сонгосон шалтгаан яагаад сэтгэл зүй рүү орох болов гэд өөрийнхөө гой түүхээ суулцсан бол манай эмэгтэйчүүд бүсгүйчүүдэд маань. Тэгээ нөгөө подкастт оролцох урилгыг хүлээж авахдаа ч гэсэн би одоо надтай адилхан тий олон мянган тий одоо эмэгтэйчүүд байгаа. Тэгээд энэ хүмүүст юм надтай адилхан бас ийм хүн байсан биш тий. Тэгээд өөрчлөгдсөн биш тий ч гэдэг юм нэг юм ухаарлаа аваасаа гэсэндээ бас энэ урилгыг хүлээж авсан. Тий. Тэгэхээр анх бол одоо 2018 9 оноос л ер нь нэг юм одоо хямрал гэдэг юм уу те нэг юм амьдралын утга учирыг хямралд орсон юм байна гэж би одоо бол хардаг. Тэгээд тэр үеэс эхлээд би үе чинь надад ямар нэгэн зүйл болохгүй байх гэдэг нэг тийм мэдрэмж төрөөд нэлээ удаа явсан гэсэн үг л те. Тэгээд тэр үеэс л одоо өөрийгөө таньж мэдэх юм байна. Тэгээд өөртөөгөө ажиллах юм байна. Одоо гэдэг нэг ийм зүйлийг олж харсан. Тэгээ одоо маш их сургалтанд суусан. Тэгээ одоо маш олон багш нартай болсон тий. Надад одоо шууд тухайлаад хичээл заагаагүй ч гэдэг юм уу тий. Одоо сургалтанд би суугаагүй зүгээр надтай харилцаж байгаа хүмүүс хүртэл миний багш л гэж би хардаг л да. Тий. Тэгэхээр яг тэр нэг утга учирын одоо хямрал гэдгийг би жоохон тодруулаад бас яриа гэж бодож байна. Тухайн үед бол би төрийн албанд тий за нэг юм албаны дарга тий бас нэг тодорхой юм удирдах албан тушаал хашаад за 4 хүүхэдтэй тий одоо хань жилтэй ингээ хүн харахад бол ингээд ямар ч юм нэг энэс үнэхээр хүчрэхэг эмэгтэй тий одоо бас юм нийгэмд байр суурь олцсон тий одоо тийж хүмүүс намайг хардаг. Ямар ч асуудал. Тий ямар ч асуудалгүй ингээд айгууд одоо юу гэдэг жаргалтай эмэгтэй л одоо харагдаад байна шүү дээ. Гадна талдаа бол тий. Гэтэл би дотооддоо бол өөрийгөө одоо юм өчүүхнээр хинж бишээр тий яах гэж ер нь амьдраад байгаа юм гэдэг нэг тий юу хийж бүтээсэн юм ч гэдэг юм уу миний энэ амьдралын зорилго чи юу юм бэ гэдэг нэг юм асуултууд миний өмнө гарч ирээд тэгээ би тэрүүндээ ерөөсө хариултаа олж чадахгүйсэн. Тэгэл одоо за юу намайг ингэж одоо нээн гэдэг юм уу өөрийгөө ингэж таньж мэдгээд туслах юм бол тэгэл ингээл судалж үзэж байгаа л одоо янз бүрийн сургалтуудад сууж эхэлсэн.
Тэгээ би өмнө нь бас хэлсэн шүү дээ. Айгаа олон сургууль төгссөн гэдэг. Тэгээ миний энэ их одоо их суралцдаг хүртэл юм сэтгэл зүйн асуудал юм байна гэдгээ хүртэл би ингээд одоо саяхан олж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө эмэгтэйчүүд маань ингээд одоо биднийг ингээд юм нийгмийн хүлээлт гэдэг юм уу энэ стандарт чинь нэг тийм юм руу одоо шахаад гэдэг юм уу түлхээд нь шүү дээ. Хамгийн хүчрэхэг бай, хамгийн мундаг бай, лидер бай, үр тэгш гэдэг одоо мэдхгүй нөгөө 90-60-90 гэдэг шиг л одоо бүх юм л одоо ингээд нөгөө сошиал дээр болол бүх юм амжилттай байгаагаар тэгэл одоо санхүүгийн эрхчлөлтөнд хүрсэн ч гэдэг юм уу ингээл нэг ажил карьерийн хувьд л ингээл нэг бүх юмыг л ингээл эзэмшсэн өөртөө ингээл авцсан нэг тийм эмгтэйг ингээд хүсээд ийм стандарт тавьчихдаг. Гэтэл хүн болгонд тэр чинь хүрэх нөөцөн олж авах тэр чадамж нь өөр байгаа шүү дээ. Тэгэхээр бусадтай яг одоо сошиал дээр байгаа тэр хүмүүсийн харагдаж байгаа шиг эмэгтэйчүүд маань ингээд өөрийгөө одоо тэднэртэй харьцуулаад тэгээл өөрийгөө улам ингээд доош нь хийгээл өөрийгөө шүүмжлээл өөртөө хатуу хандаал ялаагүй би бас тийм л байсан. Сая таны ярианаас нэг амьдралын утга учир гэдэг үг шууд ингээд их содон тусч юм. Үг шиг хичээхаар амьдралын утга учир гэж юу юм бэ? Амьдралын утга учирынхаа эрэл хайгуул тэр аялалтаа одоо амжилтынхаа хэв төвшөнд нь явж гин гэж асуумар байна. Тийм. Тэгэхээр бас нөгөө одоо би подкаст сонсож байгаа хүмүүс маань бас одоо буруу ойлгоч магадгүй энэ ингээд нэг юм өөрийнхөө учрыг олцсон хүн юм болов гэж Тэгэхээр ерөөсөө ч тийм биш. Ингээл өөртөө эзэн байх гал өөрийнхөө одоо ямар хүн юм бэ гэдэг нэг юм өөртөө эзэн суух гал явж байгаа л нэг юм өөртөө л аялал хийж байгаа л нэг эмхтэй гэж хараараа гэж хэлмээр байна. Тэгээд амьдралын утга учир гэхэлэр миний харж байгаагаар ингээд бид нар хүн болоод төрсөн. За энэ дэлхий гэдэг ингээ гариг дээр ирсэн байна. За тэгээд юу хийж одоо бүтээцэн гэх юм уу юуг одоо амжуулчихсан байвал би чинь хүн шиг ингээд нэг юм одоо магадгүй ингээд 70 80 нас хүрчээд би чинь хүн шиг утга учиртай амьдарсан шүү гэж та өөртөө хэлэх юм бэ гэдэг одоо асуултыг би хүмүүсээс асуухыг хүсдэг. Би өөрөө ч бас өөрөөсөө тийм асуултыг асууж ирсэн. Тэгээд миний нөгөө төрийн албанд ажиллаж байсан салбар маань болохоор би хүний нөөцийн сургалтын чиглэлээр ажиллаж байсан. Тэгэхээр хүмүүсийг ингээд нэг юм өөрийнхөө одоо хөгжлийн төлөө гэх юм уу өөртөө нэг юм цаг гаргадаг, орон зай гаргадаг, боломж гаргадаг тийм байгаасаа гэж их би хүсдэг л дээ. Тэгэхээр тэр нь яах гээд байгаа юм гэхэлэр одоо нэг юм хийж байгаа үйлдэлээ ч гэсэн нэг эргээд харцдаг тийм ээ. Тэр нь тэгээд нөгөө бусдад нэг тийм хоруу чанартай биш хор уршигтай биш нэг юм зөв гэдэг юм уу. Тийм байгаасаа л гэж хүсдэг юм. Тэгэхээр хэрвээ би чинь буруу юм хийгээгүй дээ. Тэгээ яг хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийнхөө одоо чадах хэмжээгээр өөрийнхөө хамгийн сайнаар хичээж ажилласан шүү л гэвэл энэ би болоод өөрийнхөө амьдралын утга учиртай байна л гэж би хэлнэ. Тэгээ тийм ч учраас би одоо өнөөдөр ингээл хүмүүстэй ажилдаг энэ одоо мэрэгчлэг сэтгэл зүйч мэрэгчлэг сонгоод одоо нэг 3 дахь 4 дахь жилдээ л явж байна л да. Тэгээд одоо энэ мэрэгчлэг сонгосондоо бол би харамсдаггүй. Харин ч яг миний хийж чадах зүйл юм байна. Миний одоо магадгүй өвөгдөлч гэдэг юм уу хүмүүс ч одоо тэгж ярьдаг болсон биш. Тэгж л одоо харж байна да. Хүний нөөц гэхээр нөгөө миний ойлгож байгаа бол нэг юм бичиг одоо хүн болгоны бичиг цаасны асуудлууд ажилд оруулах гаргах гэх юм уу бичиг цаасны л асуудлыг шийдээд сууж идэг байх. Гэтэл тэнцээ бичиг цаасны асуудал цаасан дээр шийдэгдсэн ч гэсэн магадгүй танд энэ хүнд дахиад нэг юм цаана тулгамдсан асуудлууд танд магадгүй олж харагдсан болохоор энэ хүмүүст би энэс илүүгээр бичиг цаасаас илүүгээр яаж туслах юм бол гэж бодогдсон байх гэж бодогдлоо сая таны ярианаас. Би яг анх нөгөө төрийн албанд орохдоо багшаар орж ирсэн. Тэгээд хүмүүст одоо зүгээр юмыг ингэж хэлэх нэг өөр. За яаж хэлвэл
ойлгох вэ гэдэг чинь нэг юм арай өөр асуудал байхгүй юу. Тэгэхээр яг хүний нөөцөөр ингээд ажиллаж байхад хүмүүс нэг юм урам зориггүй тэгэл өдрөөс нэг юм өдрийн хооронд гэдэг юм уу те нөгөө бор хоног шар өдрийг өнгөрүүлээл ингээл цалингаас цалингийн хооронд зээлээс зээлийн хооронд гэдэг чинь нэг юм амьдралын ирч хүчгүй урам зориггүй нэг тийм байдлыг л би ингээ анзаардаг л тэгээд яавал те одоо ингээ сургалт хүний нөөц ингээ хариуцаг гэхээр яавал энэ хүмүүсийг им ажилдаа сэтгэл ханамжтай те одоо им ад жаргалтай ажиллаа хийдэг болох юм болоо гэдэг нэг юм бодол төрж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс үүдээд би 2019 онд олон улсын коучингийн холбооны одоо Монголд байгаа коучинг Олия гэдэг одоо компани одоо сургалтанд сурсан. Нөгөө за энэ хүмүүсийг ингээд сургахын тулд ийм коучийн ур чадвартай байх юм биш тэгэж тэр үед би харж штэ тий одоо 21-ээс 22 оны хооронд би сурсан. Тэгээ ингээд ажиллаа явж байтал за эн чинь зөвхөн коучлах ур чадвараас гадна энэ сэтгэл зүйн ойлгохгүй бол болохгүй юм биш тэгэл. Тэр үед ингээд давхар дахиад өөртөө ер нь нөгөө ажиллаад яваад байгаа шүү. За би чи одоо нөгөө өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ одоо удирдах би хэн чадахгүй байсан. Нөгөө дөрөв хүүхдээ одоо хоёр томьёогоо бол би бас их нөгөө залуу ээж, шинэ ээж туршлахгүй байсан тий. Одоо олон алдаа гэх юм уу тий юм сургамжтай хичээлүүдийг би олж авсан л да хоёр томьёогоо ингээд хүмүүжүүлэхтэй. Гэтэл хоёр багтаараа бол би харьцангуй бас нэм туршлагатай ээж болцсон. За тэгээд бас ингээд сэтгэл зүй энтер гэдэг ингээд тий тодорхой юм мэдлэг авцсан. Тэрийг бас ингээд нэг амьдралд хэрэгжүүлээд нэг юм одоо дадал гэдэг юм уу болох гээд ингээд явж байгаа ээжийн хувьд бол бас арай өөр ингээ хандж ийн гэдгээ ингээд өөрийнхөө нөгөө ялгаануудыг олж хараад байгаа байхгүй. Тэгэл нөгөө коучийн сургалтанд сураад хүмүүнлэгийн одоо сэтгэл судлалын магистр одоо сураал тий ингээд яваад тэр нөгөө нэг бодлол байгаад байгаа ш. Яаж хүмүүсийг урам зоригтой одоо сэтгэл хангалуун ажиллаа гэдэг. Яг мэдээж нийгмийн асуудал одоо тэр юмнууд байгаа л да цалин хүстэй холбоотой. Гэхдээ яагаад одоо зөвхөн тэр хүн өөрөө дотроо нэг юм бүрэн дүүрэн нэг юм одоо байдаг штэ тийм ээ. Тийм мэдрэмжийг хүмүүст одоо өгөх юм болов гэж л сургалт юм байна л гэж харсан л та тэр үед тий. Яг тийш шүү нөгөө бид нар яг гаднаа ингээд нийгэмд харилцаа одоо санхүү мөнгө гэсэн ярьлаа шүү дээ. Тэр асуудалтай байгаа ч гэсэн сэтгэл дотроо өөрийгөө ойлгоод өөртөө ханамжтай нөгөө хүн болгон хэлдэг ш нь байгаа байдалтай сэтгэл хангалуун байвал өөртөө ханаад ирвэл ханаад гэхээр бас арай өөр утгачлах юм байна. Өөртөө ингэж итгэлтэй байгаад өөрийгөө нөгөө байгаагаар нь хайрлаад ирвэл их нөгөө амьдралд их тустай арай илүү төхөм олон бодогдоод байгаа нөгөө асуудлууд нь арай жоохон бага болж байгаа шиг санагддгийг. Тэгэхээр сая та нэг 4 хүүхэд гээд ярьлаа шүү дээ тий. Одоо ингэж ээжүүд хоёлын чинь подкастыг үзнэ. Тэгээд бид нар чинь ингэж нэг хүүхдээ ингэ сайн болохгүй л шахаад байгаа шүү дээ. Өөрөөсөө илүү сайн болохгүй. За би энэ дэр алдсан юм чинь одоо миний хүүхд энэ дэртэй алдаасаа гэж шахаад байгаа тий. Тэр нэг сэтгэл зүгээр сураад хүмүүс эхлэхээр нөө дараа нь гэж ярьдаг шүү дээ. Би арай их шахацсан байсан билээ. Тэ ингэж нэг шах хэрэггүй тэр хувь хүний хүүхдээ л өөрийнхөө л хүүхдэл исэн билээ гэж ярьдаг шүү дээ. Магадгүй тэгээд хүүхдээ шахдаг ээжүүд байгаа ах нэг талаасаа нөгөө талаасаа юу ээжүүд байгаа ах нөгөө өөрийгөө их голоод тэ би энэ хүүхдтэй сайн байж чадж байгаа юм болов уу гэл. Тэг би ч гэсэн өөрөө тэгдэг байхгүй би ингээд хоёр хүүхдтэй би хоёр хүүхдтэйг сайн ээж байж чадж байгаа юм болов уу? Би яг анхаарал сайн тавьж чадж байгаа юм болов уу гэд анхаарал ингээд хүмүүс гаднаас харахад төгсөөч гэж хараад итэл нөгөө дотор ингээд өөрийгөө голоол байдаг байхгүй. Тэгэхээр тэр өөрийгөө голж байгаа ээжүүд та нэг гоё. 4 хүүхдтэй ээжийн хувьд гоё урам зориг өгсөн. Тэ нөгөө түрүүн бас дурдгцсан бусдад нөгөө өөрийгөө харьцуулахгүй байхаас л эхлэх гээд байна л да. Тэгэхээр энэ нөгөө бидний эргэн тойронд одоо харьцуулт хийхээс үрдэм нэг аргагүй байдалд бид нар амьдраад байна л да. Ингээл утас сошиал медиа орон тэ
энэ ч ийм мундаг ээж, энэ ч ийм гоё ээж, ингэж өөртөө анхаардаг ээж юм байна ч гэдэг юм уу те. Ямар олон зүйлийг зэрэг амжуулдаг юм би ч гэдэг юм уу. Гэртээ хүүхдээ хараа сууж байгаа мөртлөө одоо орлого олоод идэм биш те ч гэдэг юм уу те. Тэгэхээр хүн болгон өөр та тэгээд хамгийн сайнараа л одоо хичээж байгаа штэ. Одоо дотроо олвол те тэр чинь л хангалттай байхгүй юу. Тэгэхээр одоо тэр нэг харьцуулалтаас үүдэл би муу ээж юм байна гэдэг ийм бодол тань төрөөд байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд би ч гэсэн ялгаагүй өөрийгөө маш их шүүмжилдэг, өөртөө маш их хатуу ханддаг. Тэгэл одоо байнга л өөрийгөө л одоо доош нь хийж дэвсэлтгэл ээж байлаа л да. Тэгээд тэр хэрээрээ хүүхдүүдтэй бас тэгж хатуу ханддаг юм билээ. Тэгээд тэгж нөгөө хатуу хандахын хэрээр маш өндөр хүлээлт үүсгэж байгаа бид нар хүүхдүүдээсээ. Тэгээд нөгөө хүлээлтэнд хүрэхгүй болохоор бухимдаад стресстэй тэ ингээд одоо би юуг нь нохоо ингээд гар хүрдэг байсан бас хүүхдүүдтэй тэ. Тэгэхээр ингээд одоо энэ подкастыг үзэж байгаа ээж бол та өөрөө дотроо хамгийн сайнараа л хичээгээл тэг хийж чадах бүх зүйлээ л тэг хүүхдүүдийн төлөө хийсэн бол тэгэл тэр бол хангалттай шүү л гэж хэлмээр байна. Тэстайгүй. Нэрээ тийм шүү дээ. Бид нар өөрийнхөө хэмжээнд бүх чадах юмаа хийцэн бол тэгээд болоо ахгүй тий. Яагаад бид нар ингэж сошиал дээр харагдаж байгаа хүмүүстэйг адилхан байх хэрэгтэй гэж. Гэтэл яг тэр дотроо сэтгэл зүйн ямар байгаа яг гэртэн гэд бид нар ороод яг амьдрж үзээгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр үзэмжинд би ч гэсэн сүүлийн үед бас тэгээ бас л ойлгоод гэж бодож байгаа. Үзэмжинд ингээ хууртж болохгүй юм байна тий. Тэр гэр бол дотор яг ямар асуудалгүй амьдрал гэж аахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бас тэгж сүүлийн үед бас л ойлгоод байгаа. Мөг шигч чинь нөгөө одоо эерэг сэтгэл заслын мастер суралцаад явж байгаа. Гэгээ орших хөтөлбөрийн коуч шүү дээ. Хөтч шүү дээ тий. Тэгэхээр гэгээн орших уу гэлтэхээр гэгээн орших уу гэл нэг юм хүмүүс нэг хайгаад л ирээд л орж ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд гэгээн орших уугийн талаар та жоохон тайлбарлавал нөгөө тэрэн дээр одоо би ч гэсэн суралцаад явж байгаа болохоор нэг өөртөөхөө холбогдохгүй гэл нэг юм байгаа шүү дээ. Бид нэр бус нийгэмтэй холбогдоод байгаа юм байна. Хань ижил үр хөвгттэй санаа тавиад байгаа юм байна. Магадгүй бүр ингээд гэрээ цэвэрлэхдээ өөрөөсөө л анхаарал тавьсан байгаа юм байна. Итэл би яг ингээд өөрийнхөө зүрх сэтгэл дотроо цэвэрлэхээ хийхдээ өөртөө хэр хатуу хэр зүйлээ хандж байгаа вэ гэдэг тал дээр ярилцвал асуухгүй өнгөрч болохгүй асуулт гэж бодож байна. Тийм би нөгөө хүмүүлэг төгсчүүд дэлхийн эерэг сэтгэл заслын холбоо гэж байдаг. За зулаан маань ч гэсэн бас үндсэн курсын төгсөөд зөвлөх гэдэг юм одоо цолгон шинтаа гэх юм уу те. За тэгээд энэ курсаа төгсчүүд үндсэн курсаа төгсчүүд би 25 оноос одоо сэтгэл засалж болох мастер курст ингээ 2.5 жил одоо яг суралцаа явж байна. За тэгээд ингэж одоо суралцахын хажуугаар одоо маш их нэг юм шаардлагууд байдаг. Одоо сэтгэл засалж болох төр сэтгэл зүйч маань одоо супервишнд те тэдэн цаг хамрагдах хэвээр хувийн одоо өөртөө те хувийн зөвлөгөө тэдэн цаг авах хэвээр гэл те. За тэдэн цаг одоо хүмүүст зөвлөгөө өгсөн байх хэвээр гэд ингээд. За энд одоо ингээд бас нөгөө суралцах процесс явагдаж байна. За тэгээд болормог коучинг одоо хөтөж бэлтгэх. За тэгээд тэр дундаа бас гэгээ оршуу ингээ хөтөлбөрт би хамрагдсан. Зүгээр энэ дээр би магадгүй миний нөгөө хүүхэнтэй холбоотой би ингээд нэг юм логик талдаа рационал юм сэтгэлгээтэй ингээд нөгөө түлхүү төр нь хөгжсөн гэх юм уу да тий ингээд бид нар чинь ингээд багаасаа ингээд сайн охин, дуул хуртай охин тий ингээд юм хүлээцтэй хэлхийдээ амьдарч нийгмийн онцлог. Тий одоо нөгөө эерэг сэтгэл заслаар бол хоёр дахь бодит чадварууд нь хит хөгжсөн л одоо юм сайн огт байгаад байна шүү дээ тий. Тэгээд энэ гэгээ оршихуй хөтөлбөр маань бол үндсэн 3 юм үе шаттай байгаад за нэгдэх үе шатаар нь бид нар ер нь бие махбодтойгоо ажиллаж сурч байгаа юм буюу өөрийнхөө биеийг анзаараад миний бие дээр юу болоод байна гэдгээ тий одоо ингээд би ямар нэгэн тийм сандрал мэдэх одоо мэдрэхгүйгээр аягүй сайхан ингээд 50 ярьж
одоо чадчихээн те энд одоо юу гэдэг нь нөгөө амьсгалын дасгал ингээд нэг юм өөрийгөө тайвшруулах юм аргуудыг би эзэмшсэн байна гэсэн үг те. Тэгэхээр би дээр юу болж байгаа юм бэ гэдгээ гэгээ орших хөтөлбөрийн 1-р шатаар олж авдаг. А 2-р шатаар бол нөгөө дотоод гэр бүлийн сэтгэл засал гэдэг юм тусдаа сэтгэл заслын нэг юм урсгал хандлага байдаг. За энийг бол бас болормоо коуч нь бол бас энэ 2 дахь хэсгээрээ бол бас оруулж ирсэн. Энэ өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө сэтгэлийнхаа хэсгүүдтэй ажилтдаг юм гэсэн. Тэгэхээр 1-р үе шатаар бол бид нар биетэйгээ ажилласараад 2-р одоо үе шатаар бол бид нар сэтгэлийнхаа хэсгүүдийг таньж мэдэх ийм одоо үе шаттай 3 дахь үе шат нь бол нөгөө саяын одоо нөгөө оршихуу гэгээ оршихуу гэдтэй. Тэгээ яг надад бол яг одоохондоо бол одоо тийм нэг юм одоо гэгэрэл гэдэг юм уу те тэр ийм том үгс ингээд жоохон хол байна л да. Тэг яг би ингээд өглөөг бол нэг 10-20 минутын бясалгалаар эхэлдэг. Тэгээд яагаад тэгэхээр нөгөө бага настандаа одоо сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээд дарж те бид нар чинь ингээд нөгөө хүний аясаар байж өслөө штэ. Тэгэхээр нөгөө тэрнтэй холбоотойгоор бамбан одоо дааврын өөрчлөлттэй тэгээд тэр маань ингээд нөгөө бие организм маань өөрийгөө хамгаалахын тулд ингээд ийм автоиммуне буюу ийм хашимото ийм одоо ийм онш тавигдсан тий. Тэгээд энэ бүгдийг одоо юу гэдэг хүлээн зөвшөөрөөд одоо өөртөө талархах, өөртөө байгаа зүйлдээ талархах нэг ийм одоо 10-20 минутын бясалгалаар бол өглөөг бас эхлүүлэхийг бас хичээдэг. Тэгэхээр одоо бүр энэ амьдралаас одоо магадгүй миний одоогийн яг харж байгаа өнцөг бол одоо гэгэрэл, сэхэрэл тэр сүнслэг байдал ингээл нэг юм одоо өгнүүд бол надад одоохондоо юм хол байгаад байна зулаа. Тэгэхээр би яг тэр 3 дахь шатыг сайн тайлбарлаж чадахгүй гэсэн. Тэгтээ ийм өөрийгөө сонсдог нэг тийм одоо богино хэмжээний бясалгалуудыг би хийдэг гэж хэлмээр байна да. Хүмүүс сайн хэлэнгэж ярианаас таны ярианаас сэтгэлийн хэсгүүд гэхээр гайхаж иж магадгүй. Сэтгэлийн хэсгүүд гэж яг юу хэлээд байгаа юм. Тэ сэтгэл чинь ингээд нэг л биш юм уу тий? Сэтгэл ингээд ягаад энэ сэтгэлүүд маань ингээд хэсэгчилсэн гэж. За тэгэхээр энийг би одоо юу гэдэг нөгөө монголчууд тэгж ярьдаг штэ баруун мөрөн дээр одоо нэг бурхан ч гэдэг юм уу зүүн мөрөн дээр нэг чөтгөрч гэдэг юм уу те эн чинь л одоо юу гэдэг нөгөө бидний нөгөө ингээд сэтгэл дотор өөр хэсгүүд байж байгаа юу ингэж хэлсэн нэг одоо юу гэдэг хэлц гэдэг юм уу да юу гэдэг тэгэхээр нөгөө би түрүү өөрийгөө ингээд маш их шүүмжилдэг өөртөө хатуу ханддаг гэдгсэн те тэгэхээр энэ өөрөө бас бидний нэг сэтгэлийн хэсэг багхгүй гэтэл би одоо менежер хэсгүүд гэсэн үг л дээ. Тэгэхээр яг энэ нөгөө юг одоо ойлгохгүй мэдээлэл байхгүй байгаа хүмүүс ингээд товчхон зүгээр хэлэхэд бидний энэ сэтгэл гэж чинь маш олон хэсгүүдтэй байдаг юм бэ. За товчоор нэг 3-4 одоо юм том бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг юм байна. За одоо эхний хэсэг нь жишээлбэл тэр одоо тухайн хүнийг те ямар нэгэн аюулаас хамгаалах одоо сэтгэл зүйн хэллэгээр бол хамгаалах механизм те юм хамгаалах менежер хэсгүүд гэж байдаг юм байна биднэрт. За хоёр дахь нь бол гал сөнөөгч хэсгүүд те. За энийг одоо хамгийн товчоор хэлэх юм бол ямар нэгэн тийм таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдрүүлэхгүй тулд одоо юм халахвч болж те одоо нэг гал сөнөөгч гэдэг чинь тэр гал гарлаа төрхөн зүрийн аюулыг маш хурдан хугацаанд унтраах штэ тий. Тэгэхээр за амьдрал дээр жишээлбэл энэ за маш их дэлгүүр хэсэг дуртай эмэгтэйчүүд байдаг тий бүгдээрээ л ерэн дуртай. Тэгтэл ер нь байнга л худалдаа авалт хийчихэл одоо тэрнийхээ дараа нөгөө авсан зүйл нь хэрэггүй ч юм шиг санагддаг тий. Шал дэний мөнгө үрчлээч гэдэг юм уу тий. Энэ бол тэр гал сөнөөгч одоо хэсгүүд ажиллаж байна. Эсвэл одоо уцаа авахаал те бид нар чи ингээд хитэн цагаарч одоо нэг мэтгэл ингээд цаг хугацаа айгүй өнгөрцөн би тийм ажилтай байсан ийм ажилтай байсан гэл ингээд яарч сандраал явж байдаг. Энэ бол бас гал сөнөөгч хэсэг. За тэр менежер хэсэгтэр болвол ингээд таныг ингээд их шүүмжлээд байгаа те. За чи старчаагүй ямар сул дорой чи энийг хийж чадахгүй штэ чи юм юмд хүрч чадсангүй штэ гэл ингээд
шүүмжлээд байгаа гэсэн үг бол таныг яах юм. За бүр хүүхэд наснд одоо тийм одоо хүрээлэл орчин асран хамгаалагч нар таны ойрол байсан байна л да. Танаас одоо маш их юм хүлээлт үүсгэсэн шаардлага өндөр тавьдаг тий. За тэгээ өөрсдийнхөө юм одоо зааврын дагуу амьдруулах гэдэг тэр хэсэг байдаг. Тэгэхээр энд бол яах юм нөгөө хүрхийн тулд би хичээх ёстой байна л гэдэг л юм. Одоо би энэ өөрөө яг тийм байсан болохоор л аягүй сайн одоо өөрийнхөө юун дээр л яриад байна л да тий. Тэгэл ингээл хичээгээл идэг нэг л өдөр юм нөгөө нуурч ундаг энэ хичээл зүтгэл. Тэгээ дандаа хүн хаазан дээр гიშгцсэн юм шиг амьдарч чадахгүй ш. Дандаа тийм ирч хүчтэй, дандаа тийм хичээл зүтгэл нь ийм өндөр түвшинд ядан туйлдан. Тэгээ нэг өдөр л би өөртөө амрах ирэх өгч чадахгүй, би амарч болохгүй гэдэг дээр л очицсан байх гэдгийг ингээд ойлгож байгаа байхгүй. Тэгээ одоо нэг хэсэг чинь ингээл амарч чадахгүй. Тэгээ зүгээр сууж чадахгүй ядчихлаа. Зүгээр суужхаар ядч гэрээ цэвэрлэгч гэдэг юм тий. Одоо нэг тиймэрхүү одоо үзэл хандлага тий манай эмэгтэйчүүдэд их байдаг. Тэгэхээр та зүгээр хийж байгаа бүх юмаа хаяал тий ингээд зүгээр нэг 5 минутыг ч гэсэн өөртөөгөө байгаа зүгээр суугаараа өдөр цайхан орондоо ороод баг унтсаж болно л гэж хэлмээр байна тий. Яг үндэ бол хаяадаас гэр муухай байх ч гэдэг юм уу те энэ байж болох хэвийн зүйл гэдэг нэг хүлэн зөвшөөрөөд гэдэг юм уу те. Тэгэхээр яг нөгөө охид эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд одоо ингээл би их хвчлэн бас эмэгтэйчүүдтэй ажиллаж байна. Тэгэхээр өөрийгөө тийм маш их одоо нөгөө голдог нөгөө нэг юм шүүмжлдэг энэ одоо хамгаалах менежер буюу тэр шүүмжлэгч хэсгүүд бүр ингээд амьдралыг нь гартаа хатгацсан тэр л удирдах байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэсгүүдтэй бид нар ингээд нэг юм айдуу зөөлөн буюу ив найрамдлын тэр сэтгэлийн хэсгүүдтэйгээ харилцаа холбоо тогтоож ив найрамдлын харилцаа үүсгэж одоо тэрийг юм итгэвчлийн сулруулж гэдэг юм уу те. За. Гэхдээ тэр чинь ямар нэгэн зүйлээс хамгаалахын тулд л тэнд ажиллаад байгаа гэсэн үг байхгүй. Тэр нэг юм шүмжлээд байгаа хэсэг чинь. Тийм. Тэгэхээр одоо тэр үндэ хай нэг ийм одоо зөөлөн байдлаар ажиллах юм шүү. Тэгвэл одоо энэ галс өнөөгч менежер хэсгүүдийн цаана нөгөө нэг юм сэтгэлийн нуугдмал хэсэг одоо нэг 3 дахь хэсэг нь байна шүү дээ сэтгэлийн хэсгүүдийн хинтэж мэдэгдмээргүй сул доройгоо одоо хүмүүс бол хинтэж харуулмааргүй байдаг нэг юм эмзэг хэсэг гэдэг юм уу те. Тэгвэл тэр хэсгийг чи ингээд яг давхар юм баахан хамгаалтууд ингээд хамгаалал зогсож байгааг л гэж л одоо зөөрлөж хийлүүлтэй. Тэгээ тэр хэсэг рүү очиж тэр хэсэг яг юу хүссэн, юу одоо ямар гомдол байгаа юм ч гэдэг юм уу те. Тэр хэсэгтэй бас ажиллахын тулд энэ олон хамгаалтуудыг яах юм нөгөө юм найрамдлын харилцаа үүсгэж зөөлж яах юм. Урсгал маань бол ингэж ажилтдаг гэх юм. Ингэж хүн нөгөө яах нь идэгнэ гэдэг л үгийг л би хэлэх гээд байна л да. Тийм. Бидний дотор нөгөө өөрийгөө шүүмжилдэг, өөртөөгөө хатуу байдаг тий. Нэг бол одоо хит ингээл нөгөө юмд одоо тэнцэлгүй болчдөг ч юм уу тий. Итгэхгүй нэг юм сул дорой байгаа хэсгүүд хүн болгоны дотор сэтгэлийн хэсгүүд ингээд байдаг шүү. Тэгээд танд ямар яг одоо ингээд та ингээд энэ подкастыг сонсож байгаа бол яг одоо та өөрөөсөө асуул тий. Таны дотор чинь яг ямар мэдрэмж төрж байна? Тэгээ тэр мэдрэмжээ та өөрөө чагнаад өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ нөгөө энэ одоо дөрвөн одоо үндсэн хэсэг туваагдж байгаа тэр сэтгэлийн хэсгүүд чинь шүү. Та ганцхан өөрийгөө шүмжилдэггүй, нэг бол та ганцаараа ингэж сул дорой нөгөө итгэхгүй байдалд орчдгоо шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр таны сайн тэр ярианаас бүр ингэ дахиад тодтоход хэлмээр санагдлаа. Нэрээ ингэ хүн байг хүчтэй байгаад тах эргээд бүр нөгөө ингэж өндөр төвшөнд явж байгаад яг ингээд сэтгэл зүйн байдал ингээд уналтанд орох их байдаг байхгүй тийм. Яг ингээд тийм бэд нэг зарим одоо манай их хэрэгсэл би ингээд хэлдэг байсан байхгүй ингээд таныг надтай ингээд нэг холиод тутахжуулах голоос гоё хүн гарч ирэх гээд байна гэд тийм. Тэгэхээр нөгөө хит нөгөө өөрийгөө харьлаж өөрийгөө ойлгохгүй хэмжээний бүр тэгж өөрийгөө хайж битгий зүтгэрэй л гэж хэлмээр байна тий. Тэр нь эргээд нөгөө бид нар чи үр хүүхдээсээ, хань ижлээсээ, аав ээжээсээ, найз нөхдөсөө холдсон байдаг байхгүй.
Тийм. Хамгийн амар нь бид өөрөөсөө ч гэсэн олдсон байдаг байхгүй тийм. Хаана өвдөж байгаагаа мэдэхгүй, яг шаналж байгаа мó мэдэхгүй тийм. Яг ингээл тэр чинь бас нөгөө нэг төрлийн бас зугтчихл байгаа хэлбэр гэж ойлгоод байгаа шүү дээ тийм. Ямар нэгэн асуудал бидэрт ингээд тулгарлаа тэрийгэ мэдрэхгүй бол за газ нэг юм сурч. За давхар ажил хийчих. За хэллийнхаа чадрыг сайжруулъя гэж байгаа чинь нөгөө яг өөр өөртөө төвлөрөхөөс айгаад яг нөгөө өөр өөрөө чи асуудал ингээ гарч ирэх гээд хаа тэрийг тэр нөгөө зугталтаар л нөгөө тайлж байгаа хэлбэр юм шиг санагдаад байна. Тийм. Одоо би нөгөө нэг миний ингэж олон юмд сураад байгаа сэтгэл зүйн асуудал юм байлээ гэж би ярьсан шүү дээ. Тэгэхээр би өөрөө өөртөө хангалттай санагдахгүй байсан болохоор би ингээл сураад явуулсан байхгүй. Тэгвэл одоо бол би хангалттай юм байна. Одоо энэ байгаагаараа хангалттай би хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэхэд болох юм байна. Түүнээс бүх зүйлийг сурч дуусныхаа дараа биш юм байна гэдгийг одоо ойлгосон гэх юм да тий. Одоо юу гэдэг эдгэрч дуусныхаа дараа ч гэдэг юм уу тий. За одоо эсвэл одоо сэтгэл судлалын доктор болсныхаа дараа ч гэдэг юм уу. Ерөөсөө биш. Яг одоо энэ байгаагаараа би хангалттай байна гэдэг одоо ийм дотооддоо нэг юм өөрийгөө би үн цэнтэй, би чухал тий. Тэгвэл ямар нэгэн зүйл хийснийхаа төлөө биш байхгүй юу тэр. Ялангуяа эмэгтэйчүүд маань сайн ээж байсныхаа төлөө биш, сайн эхнэр байсныхаа төлөө биш. Зүгээр энэ байгаагаараа би үн цэнтэй. Ингээд төрцнөөрөө л үн цэнтэй. Одоо ингээд мөнх шиг гэдэг нэрийг аваад за энэ аав ээж хоёрын хүүхэд болоод ингээд эмэгтэй болоод төрцнөөрөө л би үн цэнтэй байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд тэгэхээр нөгөө эмэгтэйчүүд нь би надад таны наад өгч ерөөсөө ингээд бууж ирэхгүй байна гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ чинь нөгөө бид нар багаасаа ямар нэгэн зүйл хийснийхээ төлөө дандаа шагнуулдаг, урамшуулдаг, өө сайн охин, өстө мундаг охин, онц сурдаг сайн охин, гэрээ сайн цэвэрлэдэг сайн охин гэдэг нэг юм одоо тэгжил магтаалыг буюу анхаарлыг, хайрыг авах юм байна гэдэг нэг юм андуу итгэл үнэмшлийг бид нар өөртөө суулгасан байсан байхгүй. Тэгэхээр юу ч хийгээгүй хамтлан үн цэнтэй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гайхаад ддаг байхгүй. Тэгэхээр энэ бол бас одоо бидний өөрийгөө нэг юм өвчлөх буюу энэ андуу итгэл үнэмшлээ өөр одоо итгэл үнэмшлрөө солих нэг юм хэрэгцээ одоо Монгол эмэгтэйчүүдэд маань байна даа л гэж би хардаг тийм. Тэр олон жил суугаад ирсэн дадлыг одоо тархинд бүр ингээд тийм гэдэг яг итгэл үнэмшил тогтцсон байгаа шүү дээ. Тэр дадлыг эргээд яг цаг хугацаа орох юм билээ гэдгийг би өөртөө ч гэсэн ойлгосон. Тэгээд тэгэхээр нөгөө энэ дадал суутал ингээд нэг өдөр шийдэгдэхгүй, нэг сар шийдэгдэхгүй юм билээ шүү. Тэгээд эргээд нөгөө өөрийгөө яг үн цэнтэй гэдгийг мэдрэхэд эргээд яг цаг хугацаа их орох юм билээ шүү гэж хэлмээр санагдлаа. Тэгэхгүй болохоор хүмүүс яг тийм 7 хоног хичээчээд болохгүй болохоор цацсан шиг өөрийнхоороо гэд байхаар эргээл нөгөө ингэж явж байгаа л дахиад хизээ нэгэн цагт унах байхгүй. Тэгэхээр тэр амир болохоор тэрэнд дадал цаг хугацаа ордог юм билээ шүү гэж хэлмээр санагдлаа. Би нөгөө одоо ингээ хүчтэй эмэгтэй гэж хоёлоо бас нэлээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо хүчтэй эмэгтэй гэж хэнийг хэлэх үү гэхэлэр амарч чаддаг тэ өөртөө амрах тэр эрх чөлөө боломж орон зай тэр одоо цаг хугацаа тэрийг өгч чаддаг. За тэгээд ажиллахтаа ажиллаж чаддаг тийм ээ. Ингээд нэг юм өөрийн бие махбодын нэг юм хэрэгцээ байна да. Ингээл ядраад ахчил зүтгүүлээд байх биш. Тэр бол юм хүчрхэг эмхтэй шинж биш байх нь шүү дээ. Тэгэхээр би ядарч байгаа юм байна. Миний бие махбод надаас амралт хүсэж байна гэдгээ өөрөө ингээд өөрийгөө анзаараад мэддэг. Тэгээд одоо амарчдаг тий. За тэгээд нэг юм өөрийн юм сэтгэл зүйн бас хэрэгцээ биш. Бие махбодын хэрэгцээ, сэтгэл зүйн хэрэгцээ. Энийг дахиад ингээд тий би ингээд надад харилцаа холбоон дээр асуудал үүсээд байна уу тий одоо харилцаа дээр хүмүүстэй харилцаа дээр тэр дундаа ойр дотны одоо тий хүмүүстэй юм уу хүүхдтэй юм уу нөхөртэй юм уу эсвэл ажлын талбар дээр ч юм уу тий за миний энэ одоо сэтгэл зүйн байдал чинь мэдээж амьдрал эмчийн асуудалтай байна уналт босолттой байна тэр болгоны дараа би миний энэ сэтгэл зүй ямар байгаад байна гэдгийг дахиад өөрийгөө анзаарна. Ерөөсөө л нэг юм өөрийгөө юм скандах гэдэг юм уу нэг юм дурамдах процесс ингээл ер нь л одоо тэгээ нэг унтах хугацаанд л одоо явагдахгүй. Бусад үед ингээд нэг байнгын л нэг юм одоо анзаараастал нэг ийм л явдаг болчт юм байлээ л дээ. Тэгэхээр
одоо ийм хүнийг л би бол хүчрхэг эмэгтэй байна л гэж одоо хэлмээр байна. Түүнээс биш гоё биетэй биш те мэдээж эрүүл байхын тулд одоо бас тэр биеийн жин энэ төр хэрэгтэй. За тэгээд санхүүгийн эрх чөлөөнд бас л хүний бас амьдралын ингээд чухал нэг хэрэгцээ. Гэхдээ өнөөдөр танд ямар ийм талархмаар байгаа зүйлс чинь танд юу ингээд болж байгаа юм гэдгээ нэг олоо харчдаг тий. Эн чинь л одоо таныг яг ийм өөртөө та хүчрхэг эмэгтэй шүү. Түүнээс биш өрөөл бусад таныг хараад хүчтэй эмэгтэй одоо тэгж хэлэх бол одоо нэг тийм үн цэнтэй санагдгаа болчтгол юм байлээ л тий. Тэгжэл хэлмээр байна да. Яг анзаарах гэдэг үг өөр тодтогч хэлмэр санагдлаа. Нэрэл би анзаарч байна уу? Тэ чиний сэтгэл зүй чи ингээд ямар байна? Магадгүй чиний бие махбод чи өвдөж гин үү? Бүр ядарсан байхад тэнцээ ингээд нойргоо хоноод нөгөө ажиллаа хийн гэдэг бол тэр бол амар байхгүй. Тэгэхээр тэр чинь өөрийгөө анзаарахгүй болсон л гэсэн хэлбэр шүү дээ, тэ. Тэгэхээр өөрийгөө нэрээ та ингээд өөртөө цаг гаргаад анзаараад үзээрэй. Таны хаан чинь тэ юу ч нь болж нэг бол ингээд бүхэн болж ич болно шүү дээ. Заавал ингээд нэг болохгүй байх шүү дээ. Асуудалтай байх хэрэгтэй ерөөсөө биш шүү дээ. Бол бүр баалгүй га. Гэхдээ магадгүй ингээд өөрийгөө анзаараад үзсэн чинь асуудлууд ингээд гарч ирж магадгүй. Тэгэхээр энэ ч одоо хүн болгоно л байдаг юм тэ. Энийг нэг бид нар би ингээд хүнээс муу сул тойроо байгаа юм байна гэж ойлгохгүй. Гэвлэж авал амархан байгаа шүү дээ. Эрэг сэтгэл засал гээл сая би саяхаа бодлоо нөгөө яг энэ байдлыг нөгөө нэг эрэг сэтгэл засал дээр ч нэг нөхцөл байдлын урамшуул гэл тэгдэг шүү дээ тийм. Энийг одоо заавал одоо эмэгтэйчүүд маань гэлтгүү залуучууд маань ч гэсэн өөртөө өгч сурвал зүгээр юм шиг санагдлаа тийм. Яг энийг нөгөө арай хүмүүсийн мэддэг одоо хэлэхэр гэх юм уу хэлэх юм бол өөртөө урмал өгөх юм л та. Тийм нөгөө зулаа нөгөө өөртөө өгч сурвал гэдгээр би тэгж бодлоо. Тэгээд талархлын 5% ч гэдэг юм уу тий өөртөө нэг юм тухайн өдөр болоод тий дуусгын алдад гэдэг юм орой одоо унтахаас өмнө ч гэдэг юм уу эсвэл ажил тарсныхаа дараа ч гэдэг юм уу өөртөө талархах 5 зүйлийг нэрлэл гэвэл та юуг нэрлэх үү гээл тий. За одоо жишээлбэл одоо өнөөдөр ингээд амралтын өдөр за гэсэн ч одоо ингээд цаг гаргаад тий зулаа маань надад бас боломж олгоод ингээд жоохон ч гэсэн ингээд нэг юм тустай юм хүм охид те эмэгтэйчүүдтэй ээж нартаа тустай зүйлийг ярьж байгаа болов уу гэдээ бас өөртөө талархмаар санагдчихэв. Гэх мэтчлэн те гэх мэтчлэн өөртөө талархах 5 зүйлийг та одоо болж игэл өдөр болгоо те. За одоо яг дадал болоогүй бол нэг сансан үедээ бас ингээд байвал энэ ч өөрөө таны одоо сэтгэл зүй эрүүл мэндэд бас их ашиг тустай шүү л гэж бас хэлмээр байна тий. Тийм чухал шүү тий. Бид нэрэл өнөөдөр ингэж босцсон байгаа л хангалттай. Гэхдээ энэ өөрийнхөө төлөө ш бусдын төлөө тий бусдад одоо нэг өгөөчтэй юм хийчих юмсан хэрэгтэй юм ойлгуулчих юмсан гэдэг ингэ сууж байгаа юм. Хоёлоод өөрсдөө нөхцөл байдлын урамшуул хийж ингэж байж байгаа. Өнөөдрийн ингэж бид хоёр ингэж өөртөө талархах зүйл мөн үү гэвэл мөн байгаа байхгүй. Тийм тэгээд зулаатаа ч гэсэн бас ингээд энэ нөхцөл байдлын урамшууллыг бас тий өвмөр санагдлаа ингээд энэ гоё орчинд тий ингээд энэ олон зочдыг бас ураад өөрөөсөө бас энэ нас их хичээл зүтгэл шаардна хүнээс тий. Тэгээд үнэхээр өөрөө нөгөө хүмүүст энэ тус хүргээ тий хэрэгтэй хүн бай гэдэг үүднээс хийж байгаа учраас бас үнэхээр гоё энэ одоо санаачлах тий ийм сайхан ажил хийж шүү. Тэгээд энийг одоо цааш нь улам үргэлжлүүлээрээ тий гэж хэлмээр байна. Амжилт хүсмээр байна бас. Талархлаа. Өдий хүртэл ингээ та бит хоёрын ярианаас тий хөтлөгч миний мэдлэг хийгээд мэдрэмж дутаад асуугаагүй орхигдуулсан зүйл байна уу? Магадгүй танд ингээ бусдад хилээд өгчмөр өнөөдөр бэлдээд ирсэн хүн сэдв байдаг штэ тий. Тийм сэдв байна уу гэж сүүлийн асуултыг таньдаа ингээд нээлттэй ирүүлдэж байна. Яг би нэг зүйлийг бас ингээд бүх хүмүүс мэдээсэй гэж ер нь хүсдэг. Гэхдээ өнөөдөр бол би ингээд нэг юм өөртөөгөө ажиллаад өөрийнхөө учрыг олоод ингээд нэг бүр дууссан гэдэг юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр энэ нөгөө ингээд
энэ миний энэ амьдрал хизээ тусна тэр хүртэл энэ аялал үргэлжилнэ. Тийм. Тэгэхээр амьдрал дээр нь ингээд асуудал бол байна. За энийг одоо 2-3 дахь одоо бид тэр ярьж байна те. Тэгэхээр асуудалтай байна гэдэг нь та ингээд нэг сул доройгийнх ч юм уу, арчаагүйх ч юм уу те. Нэг хэрийн бус ч юм уу, энэ ерөөсөө тийм биш шүү те. Угаасаа ингээд асуудал байж л байна. Зүгээр та тэрийг хэрхэн хүлээж авч тэ тэрийг яаж даван туулж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөртөө болон өрөөлт тэрийг одоо нэг юм хор хохиролгүйгээр одоо хор хохиролгүй гэдэг нь одоо хамгийн наацх нь тэ за одоо нөхөр нэг уур хүрэх зүйл хийлээ. За тэ өдөр одоо ихнэр ээж тэ ингээл за тэгвэл тэрийг ингээд яаж хүлээж авах юм гэдэг сонголт биднэрт байгаа шүү дээ. Ууралж бухимдаж хүлээж авах юм уу? Уусаахан гүнзгий амьсгаа аваад нэг гаргачаад тэ 50-аар хүлээж авах юм уу гэдэг сонголт биднэрт байгаа шүү дээ. Тэгэхээр сонголт үргэлж байгаа. Тэгэхээр амьдрал асуудалгүй биш тэ. Одоо миний амьдрал ч гэсэн бас асуудал байж л байгаа. Тэгэхээр бүх юмныхаа учрыг олцоод энд ингээ яриа сууж байгаа хүн биш шүү гэдгийг нэгдүгээрт ойлгоосаа гэж хүсэж байна. За хоёрдугаар та асуудалтай байгаа, та өөрийгөө нэг юм хэвийн бусаар мэдэрч байгаа ч өөрөө одоо зүгээр шүү л гэж хэлмээр байна. Тийм. Тэгэхээр өөртөө бас нинж зөөлө хандаараа тий ингээд их хатуурхаад ингээд байвал улам л тий ингээд нөгөө гүн рүү живж байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг. Тэгээ тэрийг бол би үнэхээр сайн мэднэ тий. За одоо ч гэсэн надад үе тэр нөгөө миний одоо тийм шүүмжлэлт менежер хэсгүүд бол ажилтдаг. Тэгээ тэрнтэй би ингээд одоо баг ярилцдаг гэх юм уу тий дотоод яриа үсгээд за ингээд тэрийг ингээд талархаж хүлээж авч тий. Ч одоо миний л төлөө ажиллаж байгаа л миний нэг сэтгэлийн хэсэг, миний л нэг хэсэг болсон л зүйл шүү дээ гэл тий. Тэгэхээр ээжүүд минь та өнөөдөр өөрийнхөө хамгийн сайнаараа хичээж байгаа, өөрийнхөө чадах бүхнээ хийж байгаа. Тэгээ эн чинь л та өөрөө хангалттай тий. Тэгээд асуудал байгаа ч гэсэн энэ нь бол бас зүгээр шүү л гэж хэлмээр байна. Тэгээд одоо өөртөө л тий одоо бид нэр гэрэл болох тий өөртөө бас сэтгэл зүйчин болж болно, өөртөө коуч нь болж болно. Тэг хин нэгэн таны амьдралыг удирдахгүй та өөрөө л удирдах эцсийн мөчт бол тий гэж л хэлмээр байна да. Тий. Баярлалаа. За баярлалаа ингээд мөксөх хичээ. Дугийнхаа подкаст цаг заваа амралтын өдөр ч гэсэн хэтэйгээр ингээ хүрэлцэн ирсэн. Дахин гялалаа. Мөксөх хичээхаа хэлсэн үгээр подкаст өндөрлөө. Бид нэрэл хин нэгний удирдлага дэвш та өөрийгөө удирдах байгаа шүү. Тэгээд дээрэс нэмээд хэлэхэд бүсгүй та энэ дэлхий дээр ганцхан тий бүр ихэр байсан ч гэсэн тэр чинь тий та энэ дэлхий дээр ганцхан ихрээс өөр л байгаа. Ихрээс өөр тис өөр гэдэг шүү дээ тий. Тис өөр шүү. Та бусдаас одоо өөрийгөө битээ ингэж бусдтай ингэж харьцуулаарай гэж дахин хэлмээр байна. Та бусдтай харьцуулагдашгүй дахин давтагдашгүй хамгийн сайн шүү, хамгийн сайхан эмэгтэй шүү гэж хэлмээр байна. Баярлалаа та бүхэндээ. Баяртай. За.